Зохиолыг бичиж дуу оруулсан Мөнхбаатарын Бэлгүн далай. Солиот. 4-р хэсэг. Учрал. Намрын хүйтэн бороо шаагин орно. Урд шөнө эхэлсэн энэ бороо үүр хаяарахтай зэрэгцсэн намдчихсан байсан ч өглөө дахиад л цодчихъя. Замын хонхор тус тогтож зогсоо завгүй урсан өнгөрөх машины дугуйнд цалгин цацагдах. Үзүүрээсээ шаралсан навчис борооны тусалд нь орж үл мэдгхэн сигийг салхинд мөчир дээрээ ганхан байх билээ. Өнгөнгийн шүхэр гудамжинд сүлжилдэж зарим нь борооны цов өмсөн мөрөн хавчсаар явж амуй. Харин шүхэрчгүй, цовчгүй хаа нэгтээ борооноос хорогдох гэж дэмил хоёр гараа толгой дээр нь бариад ийш тийшгүй. Баяртын хүрм норжээ. Самнсан үс нь бороонд шалчиж юу юугүй л дух хацрыг нь дагаад налбайн унах юм шиг болоод ирэв. Иргэн тойрноо харвал хамгийн ор харагдах автобусны буудлын сарвч нүдэнд туслаа. Өмнө нь энд баруунаас зүүн, зүүнээс баруун тийш төв зам дамнан явах шугамын автобус зогсдог байсан. Харин одоо бол зүгээр л баяртын баруунаас хорогдож болох хамгийн ойр газар ажээ. Арай гэж цэлээсэн ус гიშгчгэлгүй сарвчинд гүйн ирсэн тэрбээр хүрмнийхээ мөр ханцууг шудрах айдангуй гэнэ. Гэвч нэгэнт норсон хүрм ач тосыг барагтан олохгүй. Хоёр гараараа үсээ хоош илэн самнах айдагч мөн л өглөөхөн толитол самнаад гарсан үс нь тиймч аятайхан болж чадахгүй. Ихэр татан уйлах мэт энэ битүү саарл тэнгэр мөд онгойх нь юу л бол. Баярт дэмил тэнгэрүүд онийн харах билээ. Өсгийтэй гутлаар цемент нүдэх бүглүү чимээ ойрцоор яг дэрэгдэн ирээд хүх хэмээн дуалтлаа. Хоёр гараа нийлүүл шүхэр шиг болгоод толгой дээрийн барьсаар сарвчинд гүйн ирсэн энэ нэмэгтэн өмссөн цов шалд норчихжээ. Задгайлсан үс нь шанаанд нь норон наалтаж бараг будаагүй хацар нь даарсандаа ягаарахад жижигхэн шонтхор хамрынх нь үзүүрч даган улаа бутран намхавтар өсгийтэй лакн төвлийнх нь хоншорт шороо шавар үсрэн наалцсныг ажвал тиймч ойроос гүйж ирээгүй тодорхой. Хүйтэн байшгүй. Харин тийм ээ, цовч нь бүр нэвт норчож. Харин тийм ээ, таны хөрөмж бас норсон харагдаж байна. Мөрөн хавчиж, хоёр гараа хооронд нь үрэн хаяаны хүлээх нь үжинг даарч орхисныг илтгэн. Туйхан хуруунуудаа чичрүүлэн үрж, зүрхэн хэлбэртэй булбраа ягаан уруулдаа шүргүүлэн үлээх түүнийг харсан баяртын зүрх бараг дэрэгдэх хүсгэд нь сонсогдох үз чанга цохилно. Норсон гизгэн яархан илбэж чихнийхэн араар хийхэд гүн хар нүд янзаг мэт урт нарийн сормос өөрт нь дэндүү зөксөн дэлгэн дүүхэн чих зэргийг нь баярт сайтар харж авлаа. Дороо догонцсон бэрч зогсох бүсгүйг таг мэлэрхийн залуугийн дотроос гал дүрлэлсэн дулаа цуулах мэт судсан лугшиж бараг хурууныхаа үзүүртч зүрхний цохилтоо мэдэрч болмоор санагдана. Өөрлөө нь гөлөрсөөр буй залууг анзаарсан бүсгүй барьц алдаж хоёр хацраа алгаараа даран баярт руу ичсэн, эмээсэн, бас гайхсан харцаар харах, бас дальдчих. Сарвчны хажуугаар зүрсэн машин зам дээр тогтсон усыг мөн хоёрлоо цацж орхиход хоёул цочин аргашилж залуу сая л нэг халуун дурлалаас амсхийн ухаан орлоо. Нөгөө чи ажил руугаа явж байна уу? Тийм ээ. Яна хоцрох гээд байдаг. Энэ бороо намдахгүй нэ. Танай ажил тийм хол юм уу? Уг нь ширдөө замын цаана тэр харагдчихл байна л да. Нөгөө юу би чамайг ажил руу ч оруулаад өгье. Гээд баярт хөрмөө тайлахаар яравчлана. Хүй та чинь зүгээрээ хоёул энэ хөрмийг дээр юм бариадгүй ичхий. Харин гутлаараа устуулах л болох нь дээ. Гэхдээ таны хөрм норчих юм штэ. Та өөрөө цаашаа яаж явах болж байна? Санаа зовлтгүй. Эр хүн аргаа олно. 1-2-3 гэд хамтгүй шүү заа юу. Үжин заач гэсэнгүй, гүүч гэсэнгүй. Багхан ичингүйрч мөн санаа зовно. За билнэ. 1-2-3. Сарвчнаас гаран гүйсэн хоёр замын галц тийш яарвчилж тэнд очиход ногоон гэрэл хурдлаараа гэсэн шиг секунд хүрийг тоолон анивчна. Залуу аль болох бүсгүйг ардаа үлдээхгүй тулд алхан бүрээ тааруулах гэж хичээх аж.
Харин бүсгүй хамт яваа залуугаасаа хоцрохгүй гэж амхиндаа л яарвчлах билээ. Хөшгөрөн орох бороог хааг зүсэнгүй их хоёр арай гэж үжингийн ажлын үүдэнд амьсгаадан хурч ирээд толгой дээрээсээ хөрмөө буулган гадагш сэгсрэв. Таны хөрөм норчлоо доо. Одоо яах вүлээ? Угаасаа норчихсон байсан юм дөө. Зүгээр. Гэхдээ та цаашаа яаж явах вүлээ? Бороо удахгүй тадарчих байлгүй дээ. Та чинь ажилласаа хоцрохгүй хэрэггүй. Харин чи л ажилласаа хоцрох нь. Ороорой. За. Бүсгүй дахин талархаад цааш нэлээд алгаснаа эргэж. Таныг хэн гэдэг вэ? Юу гэсэн бэ? Таныг хэн гэдэг вэ? Баярт. Намайг Баярт гэдэг юм. Баярт. За. Намайг Үжин гэдэг. Хэн гэсэн бэ? Үжин. Намайг Үжин гэдэг юм аа. Үжин. Сайхан нэр байна. Юу? Ажилдаа ороо. За. Шааган орох борооны чимээ багаар сарниж, шалдан орсон Баярт нүдэ өнөөлгөн өөрөө ч мэдлгүй Мишель тодруулсаар эрэгдэг шилэн хаалгыг түлхэн орох Үжингийн хойноос ширтсээр хоцорхажээ. Дөнгөж сая юу болоод өнгөрснийг, зүрх нь хэрхэн хүчтэй цохилж байгааг байдаг чангаараа орилж, эсвэл жаргалтай дуу аялан гүймээр санагдж буй энэ мэдрэмжийг өөрөөс нь өөр хинж мэдэхгүй. Өндөр уулын оргил дээр ганцаараа зогсоод ягаарын шингэх нарыг ширтэх мэт, үйлсийн дунд хөвч тэнгэрт дүүлэх мэт энэ уйсан хайлах мэдрэмжийг буугын цагныхын чимээ ажилласаа хоцрохны хэмээн яаруулсаар тасалдуулахад сая л гүйх ёстойгоо сансан Баярт зам даган явж удлаа. Моддын навчинд усан туслууд бүнжигнэж, татраад удаагүй бараан үйлсийн завсраар нарны алтан цацраг нэвт гэрэлтэн туяарна. Нойтон үсэн задгаа тавьж салхинд хатаах гэсэн бүсгүйчүүд гудамж аргалахж, ундаг дугуйны хонх тэднийг замаас нь голдохыг тушаан жингэнэх. Хаанаас ч юм гараад ирсэн гудамжны ноход замын хонхор хот тунсан усаар ундаалчих санаатай гитэн гидсээр хурдлан өнгөрөх машинуудыг харуулдан байхаж. Баярт харин ажилдаа төвлөрч чадсангүй. Хамгал ухаан санаа нь Үжингийн ажлын үүдэнд хорогдон үлджээ. Яаралтай гүйцэх ёстой их бэлтгэл, хугацаанаасаа хоцорсон цомгийн эвлүүлэг, жаазалж бэлтгэх ёстой гэрэл зургууд, хэвлэх машинд цэнэглэх ёстой хулдааснууд гэд толгойтой өснөөс нь их ажил түүнд бий. Зах зугаас нь барьж аваад гүйцэх гэж оролдогч төд удалгүй л норсон гизгээ чихнийхээ араар илбэн хийх Үжингийн төрх нүдэнд нь харагдаад юр болохгүй. Чингээд л түүний булбрайвруул шөнтгөр хамар, дэлдэн дүүхэн чих, жирвийсэн хөмсгийг нь нүдэндээ төсөөлсөөр ботлон тэнж одно. Арай гэж хитэн зураг жаазалж дуусаад бугын цаг анхаарвал үүднэлээд өнгөрч орой тийш ханджээ. За байц. Ажлынхан нүдэнд яваад очвол яадаг бол? Хитэн цаг тартдаг юм бол? Хэмээн өөртөө ярилцах Баяртыг харсан ажлынхан найз болд. Юугээд амандаа бовтнаад байгаа золиг вэ? Би юу? Энд чивд хоёроос өөр хүн байна уу? Би ямар юу гэсэн юм? За худлаа мэдэн бодлоод байгаарай. Хэний ажлын үүдэнд очих гээд байна өөрөө? Хэний ажлын үд? Юугаа яриад байгаа юм? Наад хулаас ч үрчилээ.